Оюутлогоо төсөл дээр нэг юм жижигхэн одоо судалгаа хийгээд үзэж байгаа маа. Тэгээд мэдээж AI ашиглаад а мөнх сүх захиралтай эхний удаа уулзахад бол 4800 хүн ажилладаг юм шиг ярьж ирсэн. За ингээд нэг хэдэн 7 хоногийн дараа буюу хоёр дахь уулзахад бол 18000 хүний ажлын байр гэдэг ийм зүйл ярьж ирсэн. Тэгээд яг одоогийн энэ гэрээгээр бол монголчууд, Монголын ард түмэн бол ямар нэгэн хувьцаа, ашиг, одоо ямар нэгэн зүйл авах боломжгүй юм шиг харагдаж байна. За ингээд мэдээж би маш одоо том зориг гаргаж иргэний маш том одоо буулт хийж зөвхөн жижигхэн судалгаа хийж үзэж байгаа. Мэдээж ретентод гэдэг юм уу, энэ оюутлогод гэдэг юм уу ингэж санал хөрвүүлэх маягтай ч гэдэг юм те. Үнэхээр одоо ажлын байр бий болгосон гэдгийг зүйлээр ярьж байгаа. Гэхдээ ямар ч компани энэ зүйлийг л бий болгоод явдаг гэдэг энэ зүйлийг бас хэлэх нь зөв баха гэж одоо бодож байгаа. За мэдээж оюутлогоо төр илүү олон ажлын байр бий болох боломжтой гэдэг энэ зүйл харагдаж байна. Тэгээ бид бүхэн энэ баяжмал чигээр нь зөөх биш. Юу гэдэг юм? Эцсийн одоо боловсруулсан бүтээгдэхүүн болгож гадагшингаа одоо гаргах нь илүү би одоо Монгол улсад ч гэдэг юм ашигтай гэдэг ийм зүйл бодож энэ AI дээр ямар үйлдвэр байж болох вэ гэдэг ч юм уу те. Ингээд судалгаа хийж байгаа. За мэдээж оюутлогоо дээр бол ямар үйлдвэрүүд байж болох вэ? Анхан шатны боловсруулалт гэдэг зис хайлуулах юм үйлдвэр гэж. За мэдээж энэ дээр бол алт мөнгөний дайвар ялгалт за ингээд хайлуулах гэдэг юм те. За ингээд шууд утгаараа бол нэг 1500-аас 3000 хүний ажлын байр. За дагалдах үйлчилгээ нь бий болох юм бол ингээд 5000-аас 8000 хүн ажлын байртай болох юм байна гэдэг ийм AI судалгаа гарч байгаа. За дундад шатны үйлдвэр ингээд байгуулах юм бол зис утас кабелийн үйлдвэр ч гэдэг юм те. Одоо бидний өргөн одоо хэрэглээний шийдвэр мэддэг гэдэг юм те. Автомашины утас ч гэдэг юм. Ийм зүйлүүдийг одоо Хятадын, Төв Азийн, Оросын, Европын зах зээлүүд рүү гаргах юм бол 3000-аас одоо 7000 ажлын байртай нэмэгдэнэ гэж. Ийм зүйл. За электроникийн эдэнг буюу одоо бусад дижитал бүтээгдэхүүн гэдэг юм уу те. Энэ зүйлүүдэд нэмэлт ажлын байр бий болох юм бол 5000-аас 15000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг ийм одоо судалгаа гарч ирж байгаа. За мэдээж энэ дээр нэмээд химийн үйлдвэр гэдэг. За хүхрийн хөгжлийн үйлдвэр, зэсийн хайлуулах үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн гэдэг бордоо химийн түүхийд уул уурхайн химийн бодис гэдэг юм уу. Ингээд энэхүү чиглэлээр бол 1000-аас 2500 ажлын байр боломжтой гэдэг. За мэдээж энэ ардаар нахад бордооны үйлдвэр гэдэг. За газар тариалан экспортын салбарт стратегийн ач холбогдолтой ийм бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх ийм үйлдвэр бол 2000-аас 4000 хүний ажлын байр бий болох нь. За өндөр технологийн үйлдвэрийн салбарт бол одоо EV батарей ч юм уу те материалын үйлдвэр ч гэдэг. Зэс алт одоо мөнгө суурилсан ийм одоо EV батарей ч гэдэг юм. За ингээд литий, никель гэдэг одоо сүлжээний холбогдох одоо энэ цахилгаан машины эд ангийн төвч гэдэг юм. Иймэрхүү чиглэлээр болох юм бол 5000-аас 12000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг. За ингээд эдгээрийг ингээд нийлүүлээд үзэх юм бол нийтдээ оюу толгойн ордыг түшгэлсэн шууд утгаараа одоо 35-аас 45000 ажлын байр бий болох юм байна. За шууд усаар бол 90-ээс 150,000 ажлын байр одоо байгуулах боломжтой гэдэг ийм зүйл гарч ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо монголчууд маань ямар нэгэн одоо ногдлоо шиг одоо байгалийн баялаг бүртгэх ямар ч боломжгүй байгаа учраас ямар тач ийм гэдэг юм нийтийн одоо экосистемээр одоо 130-аас 200,000 хүртэлх ажлын байрыг магадгүй бий болгож болох юм а гэж одоо бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол мөнх сүх захирлын хэлдгээр бол
нэг одоо 4800-аас 18000 хүний ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд оюу толгойг одоо зөвхөн гадны компанид үйлчлэх, гадны эрх ашигт үйлчлэх ёстой гэж үзэж байгаа бол нийт ард иргэдэг бол одоо 130 мянгаас 200 мянган хүртэлх ажлын байр мөн баяжмал хэлбэрээр биш боловсруулсан бүтээгдэхүүн болгож гадагшаангаа одоо экспортлох ёстой гэдэг ийм судалгаач бас байж болох юм а гэдэг. За энэ бол зүгээр одоо хувь хүний бодол. Энэ хувь хүний л зүгээр нэг энэ AI технологи дээр суурилсан нэг жижигхэн одоо дүгнэлт хийж байгаа ийм хэлбэр юм шүү. Энэ бол заавал зөв одоо хамгийн сайн мундаг гэсэн юм зүйл бас байж болохгүй. Зөвхөн энэ бол нэг санаа төдий. Яавал Монгол хүн, монголчууд, Монгол улс өөрсдийнхөө баялагт эзэн суухай гэдэг нэг бас санаа зовнилын илрэл гэдэг юм үү те. Энэхүү зүйлүүдээр хамгийн том одоо асуудал бас байна. Мэдээж эрчим хүч гэж байна. За мэдээж эрчим хүчний станц барина гэдэг энэ оюутлогоо төсөл дээр яригдсан зүйлүүд одоо хүртэл ингээд одоо баригдаагүй байж байгаа. Мэдээж бүх зүйл боломжтой. Ийм байж. За мэдээж ус. За усны асуудал маш хүнд. Гэхдээ одоо өөрсдийнх нь хилж байгаагаар бол усаа одоо 78% жилүүдэд одоо ингээд ашигладаг, ахин боловсруулж ашигладаг гэдэг ийм зүйл мэдээлж байгаа. За геополитик гэж байна. Стратегийн одоо металл Хятад, Америкийн нэгдсэн Европ, Оросын одоо ашиг сонирхол огтлцсноо гэдэг ийм зүйл бас яригдана гэдэг. За мэдээж дэлхийн зах зээл дээр дэлхийн үн одоо өдрө болгонд өсөж байгаа. Ийм одоо нөхцөл байдалд бол за мэдээд цаашдаа ч өснө гэдэг нь бол тодорхой ийм байж. За ингээд дэлхийд нөөцөөрөө 3-т ордог оюу толгой зэсийн орд. За мэдээж алт одоо бусад одоо металлуудын энэ ордыг монголчууд, Монгол улс за мөн оюу толгой хэрхэн одоо үр дүнтэй эдийн засгийн хувьд үр дүнтэй ашиглаж болох вэ гэдэг магадгүй нэг юм сонирхолтой хэлбэрийг энэ AI технологиор одоо шалгаж үзлээ. Тэгээ энэ зүйлээ бас магадгүй хуваалцж үзье гэж одоо бодсон. Тэгээ мэдээж эдийн засгийн одоо хувьд дүгнэлт энийг хийхэд бол оюу толгойг зөвхөн баяжмал экспортлогч хэвээр үлдээвэл богино хугацааны орлого давмгайлна л гэдэг ийм зүйл яригдж байна. Харин боловсруулах үйлдвэрлэлийн экосистем байгуулах юм бол ажлын байр олон дахин өснө. За экспортын бүтэц өөрчлөгдөн, технологийн чадвар бий болно, үндэсний үйлдвэрлэл хөгжих ийм давуу талуудтай гэдгийг бас AI урьдсан байна. Ингээд энэ одоо магадгүй надад бол сонирхолтой байлаа. Та бүхэнд сонирхолтой байна уу? Ямар байна уу? Комент хэсэгт бичнэз. Энэ зүйл үнэхээр монголчуудад хэрэгтэй бол цааш нь түгэж ширлээрэй гэж одоо хүсье.